Яа, энэ өглөөний мэнд. Өнөөдөр цагаагаар ямар сонин бүүдгэр байна. Бороо орох юм болов уу гэж цагаагаар харсан чинь. Үгүй л. Тэгээд жаа үүлэрхэг л байх юм байлгүй. Нөгөө автобуснууд зуны хуваарьдаа шилжчихсэн учраас юм болов да юу яагаад вэ? Нэг бол яг 10-15 минутаар төрүүлж явчаад тэгээ эсвэл яг 5-10 минутаар яг миний нөгөө нэг очдог байсан цагаас бас аргалчаад байгаад байгаа байхгүй. Тэгээд ойрдоо болохоор яг тэр аргашилж ярьж байгаа автобусанд суугаад тэгээд дундаасаа 3 бодлогоход байгаа. Халаад эхэлсэн бай.
Өнгөд орчлон минь. Та сайн байна уу? Өнгөд орчлон. Та сайн байна уу? Би сайн байна уу гэд. Би сайн. Өнгө мөр ялгадаг байж болно. Гоё юм. Шитэ. За, дуусна. За, өнөөдөр хамтдаа тасал хийсэн. Та бүхэндээ баярлалаа. За, өнөөдөр ингээд тасал хийх боломжийг олгосон. Анги танхим сургуультай талархлаа. Дөрөвч өссөн ээж авдаа талархлаа. Бүх оршихуй талархлаа. Өнөөдөр намасте. Баярлалаа. Өглөөний минь би та нарыг эндээс оллоо шүү дээ. Та нар энд юу хийж байгаа? За, би нэг тууз мэдээ хийж байгаа. Муулын байх ёстой. Энэ аягүй хөөрхөн юм аа ёстой. Үнэхээр хөөрхөн юм аа. Тэгээд одоо дуусч байгаа хгүй юу? Ер нь царай аягүй алдсан. Тэгээд гоё үнэртэй. Ер нь гоё. Манай сурагч өгчээсэн захиа байна. Надад дахиад нэг захиа байх ёстой. Нэг захиа байна. За. Ер нь би ингээд нэг зүйл олгож агаад тэгээ яг ингэ явчихдаг байхгүй юу? Оо энд ийм юм байна, тийс тийм юм байна гэж ингээд. Тэр нь бас надад үүртэй гоё юм байхгүй юу? Энэ бүгдээс илүү одоо нүүн гэдэг бодол маань бас байгаа. Жохоо толгой өргөж ийн. За. Одоо зүгээр болж байна. Тин тавьсан юмсан ахи. Гарын тос түрхчл байгаа л да би түрхээл байгаа. За. Энийг зологч явуулсан тос мэдэж байгаа юм. Энэ дуусч хугацаа болсон л да. Энийг бол би хайрлаж байгаа. Энэ үл амар хөөрхөн санагдд юм а. Тэгээ ер нь хизээ хэргэлдээгөө гэхээр хэрвээ би ингээд найзтайгаа ч юм уу ингээд яг хүнтэй гадуур мадуур уулзаад ингээд цүнх жижигсээд тэгэхээр авч явдаг гарын тос маань байхгүй юу. Тэгэхээр би ер нь жоохон цөөхөн гарсан гэсэн үг байхгүй юу. Манай сургууль дээр йог хичээлдэг болсон байгаа. Тэгээ йогийн багш маань болохоор манай сургуулийн сэтгэл зүйч. Тэгээд манай ангид явж байгаа хүмүүс маань ингээд багшийн чиглүүлэг доор ингээ хагас сайны өглөө 7:30-ад ингээ бүдүүн гизээ цэвэрлэе гэдэг бүдүүн гизээ цэвэрлэгч байгаа. Тэгээд өчтөр би бүр яг 12 гэж яхад шүний
Jump давсанд яваад тэгээд ямартай ч би jump давсаа болсон байгаа. За тэгээд 7:30-д ингээ 2 литр устай тэгээд jump давстай ямартай ч юуруугаа групп руугаа ороод ирээрэй гэж хэлээ. Миний бодож байгаа зүйл гэх юм бол би тэрнээс өмнө угаалгын руу ороод тэгээ би ингээд хүн дээр би засчихвдээ гэж бодож байгаа заяа. Гэтэ яг хүн дээр би засч болохгүй эсгийг би бас сайн мэдэхгүй л байна. Учир нь би чи нөгөө нэг өглөө болгон яг гэрээсээ гарахын өмнө уусаас сэржээл тэгээ нэг ус уучаал тэгээ Окей. Энийг ярихгүй. Тэгээ бас гэдэг үг ашиглахгүй. Олон яг уу энийг бол би өстой 1-2 ч юм уу яг ярьжсэн бол санагдчих чинь гэхдээ за ингэ зүгээр л өргөчээ. Тэгээ яг энэ хэсгийг баг гэд би ч тэрний хард оруулж байгаа. За. Одоо болохоор дуулууч болов уу? Би бас 5:38 минут сэрлээ. Тэгээд яагаад сэрчвдээ гэж одоо дүүдээ хараад тэгээд дэсч 6:30-д бас болчихсон. Дэсээ босоод тэгээд би ойрдоо бүр ингээ биеийн зургийг ч ингээд аваагүй юм байна. Учир нь ингээ хүн чинь ингээл нэмэл байх тусам ингээд одоо баг ингээ талент бие харж болохгүй шүү гэж байгаа юм шиг яг миний хувьд бол тийм болчтой. Тэгээд одоо болохоор за 1-2-3 сар бас нийлээ удчлаа. Тийм болохоор жоохон бэдэ анхаарыг гэж өнөөдөр нэг зураг авлаа. Та нараа анзаархай бол Баргал 2-3 бичлэгний өмнө нөө фитнес маань байгаа штэ уулна. Тэгээд тэр фитнес чинь би 1 сарын 20-нд бүртгүүлсэн. Тэгэхээр чи ер нь 2 сарын 1 л гэсэн үг. Тэгээд 2 сарын 1-ээс би 3 сар явах ирэхээр авсан. 2 сар, 3 сар, 4 сар буюу 4 сар бүтээ яваад 5 сарын 1-нд ер нь дуусгараад. За тэгсэн чинь тэр фитнес дээр юм болсон. Гэхдээ би энийг болохоор ийм тэр фитнесийг ажиллуулсан тухайн багшийг буруутгаад байгаа даа биш. Тэгээд эсвэл ямар нэгэн техникийг буруутгахтаа биш зүгээр л болсон үйл явдлыг та нарт хуваалцаж байгаа шүү. За 1 сарын 20-нд би бүртгүүлснийхээ ар дээр 10 хоног ч юм уу. Тэгээд тасралтгүй 10 хоног биш л те. Эсвэл 14 хоног ч юм уу нэг юм 7 хоногтой 1 2 3 оролтоор ингээд үнэхээр өөрийнхөө хувьд идэвхтэй явсан юм аа. За тэгсэн чинь 2 сар гараад яг тухайн манай багшийн ар гэрт ингээд ажил явдал гараад тэгээд багш хөсгөл рүү явсан 10 хоног манайхаа. Тэгээ ямар ч гэсэн ингээд фитнес таг алдаа шүү дээ. Тэгээд юу очиж бэлтгэл хийх боломжгүй. Тэгээд тэрний дараагаар юу яасан? Цагаан сар ер нь болсон. Тэгээд цагаан сар болохоор бас нэг 7 хоног ч юм уу 17 хоног баг амарсан баха. За тэгээ ингээд яг 10 7 гээд явах юм бол нэг юу ч юм 2 сар чи ер нь богино штэ цөөхөн хоногтой байгаа. Тэгээ ер нь баг 2 сар тэгээд дуссан да. Миний хувьд ч гэсэн тэгээд них очиг гээгүй ажил дуссан заяа. Тэгээ 3 сар гарлаа. 3 сар гараад ер нь бол би заасан нэр явъя эхлэе гэж бодсон ч гэсэн яг үнэхээр би үнэхээр фитнес руу явъя гэж очиж чадахгүйсэн. Тэгээ тэр нь болохоор зөвл яг би номер 1 төсгүүлсэн баг. Гой сайхан болоод дасгал хийх төсгүүлсэн баг. Яг би тууштай биш байсан баг. За 2 дахь болохоор би ажил үнэхээр яг 3 сарын 1-ээс 4 сарын 1-ний хугацаанд миний хувьд ачаалалтай байсан. Тухайн яг сар болохоор би яг 2 сарын 27-ноос юм уу. Тэгээд 3 сарын 28 хүртэл нь ч үлээ. Ингээд сарын хугацаанд Кембрижийн нэг сургалтанд онлайнаар суусан. Тэгээ манай сургуулийн багш нар ч гэсэн бас хамрагдах багш нар хамрагдсан л та. Тэгээд тэрний нэг нь би байсан. Тэгээд яг тэр сургалтанд суугаад тэгээ ажиллаа хийгээд тэгээд 9 сарын 1-ээс явсан ингээд нэг юм ер нь одоо яг анзаарч байхад 9 сарын 1-ээс хойш явсан бүх ингээд асуудлууд нь яг юм 3 сараас ингээд надад юм одоо энэ нь асуудал юм шүү гэх хэмжээ надад мэдрэгдэж эхэлсэн юм шиг л санагдчихэв. Тэгээд ямар ч байсан энэ сар бол нэг тийм үнэхээр завгүй байсан. Одоо над руу ингээд нэг найз маань зурс бичгээд би тэрийг унших чадахгүй хэмжээний. Тэгээд тэр хэрвээ ингээд тэр зурсанд би хариулсан байх юм бол баг илгээх тавчанд дараагүй байх хэмжээний ч юм уу. Гэтэ яг нөгөө ажил амралтай бол бүр амар зохицуулж байгаа шүү дээ. Өглөө ажилдаа явлаа. Орой ямар ч лесэнд тарлаа. За 8 таруул 7 таруул. Эсвэл яг 16 цагтаа тараад. Тэгээд би буцаад гэртээ ирээд амарч байгаа заяа. Би амрах хэрэгтэй би маргааш бас ажилтаа гээд. Тэгээд нэг кино үзчихэд ч юм уу. Эсвэл за өнөөдөр бол зүгээр шууд эрт унт хийгээд ч юм уу. Тэгээд шууд бол ингээл унтж байгаа. Тэгээд 3 сар болохоор нөгөө сургуулиас зохион байгуулсан бас ажлууд нь олон байсан санагдаж байна. За тэгээд ямар ч гэсэн 3 сар бол миний бодлоор тэр фитнес руу явах бол ямар ч тийм юу байгаагүй заяа. Тэгсэн чинь 3 сарын сүүлээр ингээ манай фитнесийн багш маань ингээд нэг модель академи ингээд 200 хүүхэд гэлөө 200 хүүхэд манай ингээд ийм заалыг бас ийм хуваарийн дагуу
туристчлээ байгаа юм шиг байна. Тийм болохоор ингээд одоо юу хийж байгаа бэлтгэл хийж байгаа хүмүүс би хуваар гаргаад өгч нөгөө. Тийм учраас тэр хуваарийн дагав ирээрээ гэж хэлсэн. Тэгэнгүүт надад ер нь тэр нь жоохон нөгөө 3 сард очихгүй байсан шалтгаан юм байна. Одоо саналаа. Яасан гэхээр нөгөө өглөө 6-аас эхэлж болдог ч илүү. Тэгэнгүүтээ эсвэл 12-оос ч илүү. Тэгээд дуусч байгаа цаг нь 5 мог гэдэг гэсэн. Тэгээд орой болохоор нөгөө академийнхаа хүүхдүүд 5-аас ч илүү 6-аас гээд 9-ийн хооронд 10-ийн хооронд хийдэг. Тэгэнгүүт миний ажил чинь нөгөө 4-өөс тарж байгаа. Тэгээд наашаага юу нэрчээд хамгийн эртдээ 5 болдог. Тэгээд орой том бол юу тэгээд худлаа болчихно. Тэгээд өглөө гэх юм бол би 6-аас очиж бэлтгэл хийчихэд тэгээд ажилдаа бэлтжээд очино гэдэг нь би эхний цагийн хичээл дамжихгүй. Тэгээд шалтгаан авчихсан. За тэр хуваар тэгж явлаа. Тэгээд энэ бүгдийг тест юу ярих гэдэг нэмээ гэвэл ингэсэн байхгүй юу? Манай багш ингээл одоо ингээд ер нь бол нэмэлт юм бүртгэл хүн юм авахгүй. Тэгээд байгаа хүмүүс дээр үнэхээр сайжлна. Тэгээд яг юм үр дүнтэй байна. Тэгээд хамтарч ажиллахыг хүсэж байна. Тэгээд би бас энэ юу одоо тэгээд түрээсийн дав бусад хүмүүсийг ингэж түрээслэж байгаа. Тийм болохоор ингээд ямар ч гэсэн та нарыг ингээд ойлгосоо гэж хүсэж байна гэдэг утгаар хэмэлцэн. Тэгээд миний хувьд болохоор тэгэлгүй яах вэ? Би ингээд баяртай холноо ер нь бол ингээд тэр хүнийг тэгж байгаа. Тэгээд тэгж хэлжсэн санаж байгаа байхгүй юу? Энэ бүгдээс саяхан 3 сарын марк сүүл ирэн болов уу? Эсвэл 4 сар дөнгөж гаргаад юм болов. Манай багш. Группээр ингээд юм явж байгаа хгүй энэ багш хайчгаа багш ингээд сүүлийн үед ирэхэд очлаа. Ингээд дасгалаа яаж хийх мэдэхгүй байна. Энэ ер нь юу болоод байна? Яг үндэ ингээд үнэхээр фитнес хийгээ бодсон байгаа хүмүүс үнэхээр ингээд тий 3 сарын төлбөрөө эсвэл ингээд олон сарын төлбөрөө ингээд зэрэг нэг дор өгсөн байгаа хүмүүст энэ чинь бас чухал шүү. Тэгсэн чинь ингээд тэр хүмүүс яг тэгж нэг ингээд орж иж байгаа юм бичээ гэсэн тэгснээр. Тэгээд тэрний орой нь болохоор бид бүгдөө группээс хасагдсан. Багш тэнд гаргасан. Тэгээд хүмүүс болохоор ингээд би 3 сарын төлсөн, би 1 сар л явсан. Тэгэхээр би ингээд буцаад би 2 сарын төлбөрийг авах хэрэгтэй байстай гэж тусдаа хэлээл. Тэгээд миний бодлоор тэр одоо яваагүй цаг хугацааныхаа төлбөрийг тухайн багшаас за яг үгүй зүгээр дээ тэгжэл бодож байна. Их тийм тухайн багшаас амаар байна, авахгүй байна нь нэг чухал биш. Яг үннийг хэлэхэд тухайн багш маяг гэдээ өгчих юм бол сайн л байна. Ягаад гэвэл би тэрийг ингээд зээл авч байгаа тэгээд зээл хэрэгс учраас тэгээд одоо би тэр зээлэд ажиллагаа л да. За тэгээд фитнес маань харин тэгээд хударчихсан байхгүй юу? Тэгэл за ер нь фитнес сударчлаа да гэдээ яг 1-7 хоног явсан юм би бүр 1-7 хоног явж байгаад 1-7 хоног явна гэнгүүт яг 4 сарын сая эхний 7 хоног мөн юм байна л да. 1-7 хоног явсны дараагаар сургууль дээр йог хичээлж эхлэн гэдэг юу яваад тэгэл би бүр шууд ингэ чих тэл амар том болж байгаа байхгүй юу ингээд дийлтэн болоод юу гэнэ яасан гэнэ гэдэг. Тэгээд яг ингэ йог хичээлж эхэлсэн чи би ингэ аюух баяртай байгаа байхгүй юу. Ингээд нэг боломж байхгүй болсон чи надад нэг боломж гарч ирлээ гэдэг өнцгөөс. Тэгээд ямар тач явж байгаа нэг удаа ажил аваад тэгээ нөгөө нараа багштайгаа уулзсан. Тэгээд өөрөө ямар тач ингэ явж байгаа шүү. За одоо болохоор би усаа буцалгаад тэгээд давсаа бэлдээд тэгээд тэр хүмүүсийг хүлээе. 7:30 та бүгдөө ингээд ярих гэсэн бохгүй юу? Тэгээд 2 гэдэг чинь ер нь 500 штэ. Тэгээд 500 гоохот ингэж байгаа юм чинь би дараагийнхын тэрний лидер 500 гоо чадах лу. Эхний ус жоохон юм юутай орсон штэ юм зууралцтай. Тэгээ ингээд нэг тийм жоохон дотор бэлбэгнсэн ч юм уу. Их тийм орж өгөхгүйсэн чинь сая нэг дасгал хийгээд за би ингээд дасгалынх нь юуг зургийг болохоор энд оруулчих Facebook дээр байд юм байна. За тэгээд тэр дасгалыг хийгээд тэгээд одоо болохоор сая дахиад тэгээд ер нь яг энэ дараалал л явах юм шиг байна. Одоо дасгалаа хийжээ дахиад 500 л авах юм шиг байна. Тэгээд дахиад дасгалаа хийжээ дахиад 500 авахаар ер нь дуусна. Тэгээд яг энэ явцдал хүн яг угаалах өрөө орох юм байна гэж би ойлголоо. За. За, ямар ч хэлсэн үнэхээр үр дүнтэй байлаа. Тэгэхээр хэрвээ ингээд та нарт боломж авах юм бол тэгээ хүсэх юм бол та нар үнийг ингээд туршаад үзээрэй. Гэхдээ энэ бол насанд хүрсэн хүмүүс хийгээд үзээрэй гэж хэлмээр байна. Мэдгүй би зүгээр ингээд яг өсвөр насны хүүхдүүдэд үнийг зөвлөх хэсгийг би бас мэдгүй байна. Тэгээ ямар ч юмд ер нь нас байдаг болохоор. За. Тэгээд одоо болохоор би ер нь нэлийн бүр ядарчлаа ингээд гүйлгсэн чинь. Болон би яг ингээ өөрөөрөө өглөө тэгээ энэ юуг эхлэхээс өмнө усуугаа дасгал эхлэхээс өмнө ер нь өөрөөрөө бол ер нь угаалга өөрөө орсон байсан. Тэгээд ер нь миний бүтэн гэдээс ер нь миний хоол боловсруулах хэрэгтэн тохиролцоо ер нь нэлээд юм идэвхтэй ингээд сайн ажилдаг л да. За тийм. Тэгээд тэгсэн ч гэсэн ингээд тий
Биес ингээ бохирдол гарсан ч яа хэвэр за жоохон хөвтөж амрээ. Тэгээд өглөөний цайгаа болохоор нэг 9 мөс гээд ч юм уу да. Ер нь бол би үлсчихлээ л да. Ер нь би орой үлсэхөөсөө илүү өглөө үл ингээд үнэхээр үлсгэлэн байгаад байдаг. Талах байгаа өндөг байгаа өчтөө би сүү авъя гэсэн чинь энэ хавийн сүү тасарсан шүү гэлээ. За тэгээ хөвтлээ. Тэгээд энэ бичлэгтэй хамт байсан баярлалаа. Ер нь энэ 7 хоног жоохон тийм тайван л өнгөрчлөө шүү дээ. Уул нь би нэгтгэс эхлээл бол бичиж эхэлсэн. Гэхдээ нэг тийм он сонирхолтой зүйл болсонгүй. Тэгээд ер нь нэг тийм нэр нь бүдүүн гисний цэвэрлэгээд нэртэл бичлэг орох юм шиг байна. Тэгээд тэр нь үр дүнтэй байсан гэдэг төгсгөлийн дараа яриад дуусах тийм л бичлэг боллоо. Тэгсэн чинь миний өнгө зүс бас ингээд өөрт ингээд айгуу юм өнгө зүстэй санагдаж байна. Та нар гэхдээ харахад ямар байхыг мэдэхгүй байгаа ч гэсэн. Тэгээд энэ нь болохоор миний юутай холбоотой байж магадгүй. Би нэр сэтгэл зүйчтэй уулзсан гэдгийг хэллээ. Хэлээг бах тий. За энэ тухай бол яг ярихаар бол Дэми Балаа яриа энэ төр ярий заяа зүгээр юм нилээ юм нарийн яг ингээд тий өөрлөгөө ороод тий яг бүх зүйлийг юм дэлгэрэнгүйгээр ч юм уу. За тийм байна. Тийм болохоор яг юм сэтгэл зүйчтэй уулзсан тэгээ яг юм амьдралаа ойлгоод яг нэг тийм одоо дээрээ яг ингээд яг бүр цих ингээ зогсоод за гэд эргэн тойрныг ажиглалцсан болохоор юм сэтгэл санаа үнэхээр дажгүй байна. Тэгээд ойрдоо бас дархлаа ер нь нэлийн гайгүй унахгүй байгаа. Тэгээд миний арсан дээр ингээд юм гарсан хിവэрэл байгаа учир нь би сахар чихэр одоо тэднэрийг хэрэглэсээр байгаа. Тэгээд нойр мойр бол асуудалгүй байгаа. Тэгээ яг юм гарж ийн, тэгээ буцаа хатчихин, тэгэл яг ингээл нөгөө нэг эргэлдэг тэр циклээр явжлаа л да. За. Баяртай. Ер нь маргааш ямар нэгэн зүйл бол эсвэл зүгээр л гэртээ амарч унжууд ямар нэгэн хоол хийж чадах бол бас бичиж. Окей. За ер нь энэ хэсгийг нэгэн тэл бичсэн юм чинь тэгэл яг дуустал л биччихээ да. Би энэ юу вэ гэвэл шар тос байгаа. Би энэ шар тосыг бүр 2 удаа хайлуулад яасан гэсэн чинь уржигдэр өглөөний цайгаа юун дээр ч хэлээд нэг юмтай хайлж уурчихсан идэгчээсэн. Тэгээд шар тосоо гаргаж тавьчаад орой айлаас ирсэн чинь гаргаж тавьсан хിവэрээ энэ бүр ингээ хайлцсан байсан заяа. Тэгээд би бүр яа ямар балан вэ гэл. Тэгээд өчтөр болохоор би өндөг чанаад тэгээд юу миний бодсон юм нь болохоор шар тосоо юу яа гэж бодсон байхгүй юу. Өндгөө зүсэж жагаад чансан байгаа юм чинь дотор шар тосоо явж байгаа тэгээд ий гэж бодсон байхгүй юу. Тэгээд орой ирсэн чинь нөгөөд хараад би ингэж идэх байсан шүү дээ. Гол нь би нэг амжихаа байгаад тэгээд өндөгнүүдээ шууд ажил руугаа авч яваад идсэн байхгүй юу. Тэгээ одоо болохоор хөвлийгээ ингээд шар тос юм уу өөхөн тосоор халаагаад жоохон их авчлаа. За гадлуугаад өгчлөө. Би ингээ 10 жилдээ нэг юм учиргүй юм махлаг байгаагүй ч гэсэн ер нь юм махтай байсан байхгүй юу. Тэгээ ингээ гармаа нэм булцгар заяа. Тэгээд тэр нэм хөөхөн ийм хүн хараад ямар игдүүтэй булцгар юм бэ гэхэргүй. Тэгээд ийм одоо гарны эвдэрсэн тэгээд ийм жоохон юм бадрон дууч гэх юм уу? Тийм байсан байхгүй юу? Тэгээд тухайн үед болохоор би ийм гарныхаа ингээд судсыг ингэж хараад тэгмээд ингээд үеийнүүд маань ингээд хөдлөд ахыг ингээд харахыг одоо хүсдэг л байсан юм да. Хүсдэг байсан заяа. Айгуу сонирхолтой. Гэтэ энийг яг тэгж бодсон альсал яг тийм олон хүн байхгүй хаа. Үнэхээр зөвхөн хүн байж магадгүй. Тэр нь тэгж боддог байж билий. Тэгээ ер нь хизээ байсан бэ гэхлээр ер нь яг саяхан дөө нэг 3 жилийн өмнөөс л ах. Тэгээд нөгөө нэг энүүгээр яг гараараа нөгөө өөрийгөө баримжуулах гэдэг байгаа байхгүй юу? Би тарган байна уу? Би турхай байна уу гэдгийг ер нь тэгж баримжуулах гад тэгж боддог байсан баха. Одоо болохоор шар тосоороо гэдсэн нар зүг тойрол массаж хийж байна. Сайхан халаагаа.